Сайн уу? Anu байна. Өнөөдрийн видеоор би та нартай хүнсний бүтээгдэхүүний pH-ийн төвшингийн талаар хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр ийм хүчлэлэг эсвэл шүлтлэг бүтээгдэхүүнүүд нь яг ходоод гидсэнд ямар нөлөөтэй байдгийг би ер нь яг энэ ойлголт нь яг юу юм бэ гэдгийг олж мэдхийн тулд хийсэн зарим судалгааныхаа үр дүн та нартай энэхүү видеоор хуваалцъя гэж бодлоо. Би өөр ямар нэгэн хүнсний технологич биш. За яг nutritionist ч бас биш, өөрөө хийж судалсан зарим судалгааныхаа үр дүн энэхүү видеогоор хуваалцж байгаа шүү. За тэгэхээр шүлтлэг усны тухай яг ярьж эхлэхээр шүлтлэг гэж юу юм? Хүчлэг гэж юу юм? Саармаг гэж юу юм? Ер нь pH нь гэж юу юм гэдээ ороод ирдэг штэ. Тэгэхээр pH гэж яг юу вэ гэхээр pH нь альва уусмалын ус төрөгчийн ионын концентратын 10 суурьтай сөрөг логарифм утга. За товшоор амарханаар хэлэх юм бол альва уусмал дах идэвхтэй ус төрөгчийн ионы хэмжээг бол илэрхийлдэг юм байна. Гэхдээ pH-ийн төвшин болон идэвхтэй ионы хэмжээ хоёр уруу хамааралтай. Өөрөөр хэлбэл идэвхтэй ус төрөгчийн ионы хэмжээ өндөр байх тусам тухайн бүтээгдэхүүний pH-ийн төвшин бага байдаг. За харин ионы хэмжээ идэвхтэй ус төрөгчийн ионы хэмжээ бага байх тусам pH-ийн төвшин өндөр байдаг. Яагаад тэгэхээр ус төрөгчийн ион чинь идэвхтэй байна гэж өөрөө ус төрөгчийг амархан уралд ордог бодис шүү дээ. Тэгэхээр амархан уралд ороод байна гэдэг чинь өөрөө хүчлэг гэсэн бол явчихж байгаа юм. Тэгэхээр ионы хэмжээ их байх тусам өөрөө хүчлэг бүтээгдэхүүн буюу pH-ийн төвшин маш бага. За харин уралд орох процесс нэр бага байх тусмаа шүтлэг буюу base бүтээгдэхүүн, алкалин бүтээгдэхүүн гэж тооцоо явуулдаг. Тэгэхээр pH-ийн төвшин бол ойролцоогоор pH-ийн төвшин тгээс 14-оор хэмждэг. Хэрвээ химийн хичээл дээр санаж байгаа бол pH, pOH гэх хоёр янзын ойлголт үзчихсэн шүү дээ. Гэхдээ ихэвчлэн бол бүтээгдэхүүнүүдээр pH-ийг нь бол хэмжиж явчихдаг. За pH-ийн төвшин тгээс 14-оор хэмжиж байгаа энэ үед яг дунд нь буюу 7 нь бол саармаг гэж явдаг. Бэкшнэл ухааны хүнсний технологичийн үгээр гэх юм уу. Тэгэхээр энэ видеоны судалгаа хийгээд явж явах үед би crash course дээрээс нэг аюу гой зураг орсон. Тэрийг та нартай хуваалцъя гэж бодлоо. Жишээ нь цай, кофе бүр хөлс хүртэл pH-ийн төвшөнтэй байдаг. Энэ нь болохоор сул хүчлэг буюу pH-ийн төвшин 4-өөс 6-тай байдаг. За саармаг гэж нэрлэдэг байгаа нь болохоор 6-аас 8-ийн хооронд байх тохиолдол байдаг. Гэхдээ ер нь ихэнхдээ бол 7-г бол баримталт юм байлээ. Энэ зурагт өгүүлж байгаагаар бол цэвэр ус, сүү, за шүүс, цус, нулимс, шээс гэж ер нь органик хүний биеэс гардаг энэ бодиснууд бол ихэвчлэн 6-аас 8-ийн хооронд байдаг юм байна. За далайн ус, өндөг, хүнсний сод бол сул шүлтлэг буюу 8-аас 10-ийн хооронд pH-ийн төвшин тогтсон байдаг юм байна. За тэгэхээр бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд яг pH-ийн төвшингээр зохицуулах нь ямар ач холбогдолтой юм бэ гэж сууж магадгүй. Хэдийгээр SciShow-ийн энэ видеон дээр дурдсанаар бол 2001 онд хийсэн судалгаагаар хүмүүсийг шүлтлэг бүтээгдэхүүнүүдийн хүнсэндээ их хэмжээгээр хэрэглээд эхлэнгүүт ямар үр дүн гарсан бэ гэхээр цусан дах pH-ийн төвшин 1000-ны 2 нэгжээр бол өссөн. Үндсэндээ бас тийм ч өндөр хэмжээгээр бол өссөн гэсэн үг биш л дээ. Тэгэхээр ийм хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бүр юм цус бие махбод руу ч юм бол шууд нөлөөлөхгүй юм байна гэсэн дүгнэлтийг бол хийсэн. Гэхдээ энэ судалгааны үр дүнд харагдсан бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр шүлтлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь ходоодны үйл ажиллагааг ч юм бол айгуу сайн дэмжижсэн. Учир нь шүлтлэг буюу pH-ийн төвшин 7-оос өндөр байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ходоодны өрөвслийн эсрэг ходоодны хүчлийг бол саармагжуулж өгснөр ходоодны өрөвсөл, ходоодны шархны эсрэг нөлөөг үзүүлжсэн. Ялангуяа шархтай байгаа тохиолдолд тэрийг эмчлэх хугацааг бол хурцгаж өгсөн. Тэгээ дээрээс нь бид нөгөө цээж хорсдог шүү дээ. Тэр чинь яг энэ ходоодны хүчил ингээд дээшээгээ ингээд ходоодоос гараад хайлж гараад байгаас болдгийм байл та. Тэгэхээр тэрийг намжааж өгчээсэн. Тэгэхээр шүлтлэг бүтээгдэхүүн хүнсэндээ ашиглах нь ходоод хоол боловсруулах хэрэгтэн тийш айгу сайн нөлөөтэй байдаг энэ судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхээр энэ видеоны хүрээнд би бас зарим өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж байгаа зарим уснуудыг бол туршиж үзье гэж бодсон. Гэхдээ бас яг pH-ийн төвшин өндөртэй буюу шүлтлэг гэж шошготой ус, за мөн түншин зүгээр энгийн цэвэр ус, мөн цаашлаад гой жүрийн буюу карантны усны би pH төвшин дараах байдлаар туршиж үзлээ. За тэгэхээр туршилт яаж явах вэ гэхээр би 3 шилэн савнд 3 төрлийн ус хийгээд тэгээ араас нь яг энэ усны хүчлэг болон шүлтлэг чанарыг бол шалгадаг энэ бодисыг бол дугсааж хэрэглэх болно. Тэгэхээр энэ дэр бол зааж өгснөөр бол хувирах энэ бодисыг дугсаахад хувирах өнгөөр нь pH-ийн төвшин нь бол тодорхойлох боломжтой. За тэгэхээр эхнийхт нь би карантны ус хийн. За хоёрт нь зүгээр энгийн цэвэр ус. Ямар нэгэн заавар шүтлэг ч юм уу хүчлэг гэсэн рекламддаггүй зүгээр л энгийн цэвэр ус.
Энэ рүү хийчихье. Гуравт нь за pH-ийн түвшин нь 8.5-тай буюу шүлтлэг ус. Ижээ хэрэглээд тавьчих. За тэгэхээр энд карантны ус байгаа. Энд энгийн цэвэр ус байгаа. Энд шүлтлэг экос ус байгаа. Тусааж үзцгээе. Тэгэхээр карантны ус. Үндсэндээ ийм ногоон цэнхэрдүү өнгөтэй болж ирж байна. Энэ бол 6 буюу үндсэндээ хүчлэгдүү ус. Бол явчлаа шүү. За дараагийнх нь цэвэр ус. Дахиад бодсоор үзье. Вау, хараа. Бараг шар өнгөтэй байна шүү дээ. Энэ шар чинь болохоор pH-ийн түвшин 5 буюу за сул хүчлэг ус гэсэн үг. Ямар ус уугаад байна? За дараагийнх нь pH 8.5-тай экосын зүйл ус. За юм байна да. Тод цэнхэрдүү өнгөтэй гарч ирж байна. Буюу 8-9-ийн хооронд байгаа юм уу? Яг л 8.5-тай иймэрхүү. За тэгэхээр карантны ус бол 6 орчим pH түвшин 6 орчим байлаа. Зүгээр миний сонгоо авсан энгийн одоо дэлгүүрээр зарагддаг цэвэр ус бол шар өнгөтэй буюу за pH түвшин ойролцоогоор 5-тай байх шиг байна. За яг экосын pH 8.5-тай зүйл усны хувьд бол тод цэнхэр өнгөтэй буюу ер нь 8-аас 9-ийн хооронд бол өнгө нь гарч ирж байна. Ингээд туршилт хийх чинь айгуу сонирхолтой юм шүү. Аливаа хүнсний бүтээгдэхүүний туршилтлаг болон хүчлэг чанарыг хэмждэг pH-ийн түвшний тухай тодорхой ойлголттой болсон гэж найдаж байна. Тэгэхээр энэхүү видеог бүтээхэд хамтран ажилласан Ecos брэндийнхэнд баярлалаа. Энэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг би видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. pH-ийн түвшин 8.5 буюу за сул шүлтлэг усыг хэрэг хүнсэндээ хэрэглэх юм бол бас ходорнож ирсэн сайн байх нөлөөтэй байж магадгүй нөхөө зарим судалгаанаас бол харагдаж байна. Тэгэхээр энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Өөрийн сэтгэлийг үлдэхийг хүсэх юм бол видеоны доор тайлбар хэсэгт комментээр үлдэхийг хүсэж байна. Мөн төрөшлөх хэрэг миний subscribe хийгээгүй бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуугийнх нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгоход та нарт notification очих болно. Тэгэхээр видеодаа хамт байсанд маш их баярлалаа.